Сайн байцгаана уу та бүхэндээ Мегатлис Улаанбаатар хотын Метод Монголиа Жужитсу клубээс мэдчилж байна. За одоо өнөөдөр энд Америкаас ирсэн профессор дасгалжуулагч багш энэ сургалт хийж байна. Тэгээд тэр сургалтаас би одоо бяцхан ярилцлага авах гээд байж байна. Ингээд тэгээ харах юм бол Монгол улсын авраг болон дэлхийн авраг тамирчид энд цугласан байна. Тэгээд би одоо микрофоно бас энэ багш нартаа өгнө. Тэгээ та бүхэндээ бас сонирхсон бас энэ асуултыг би хэлье гэсэн ийм зүйлийг бас бодоод гялс энэ хүмүүсийн сургалтын дундаар би орох гэж байна. За тэ маш чухал зүйлүүдийг хэлжсэн. Тэгээд олон мих зааж исэн. Тэгээ тийм болохоор би одоохон багш нарын ярианаас микрофон өгчий гэж бодож байна. Тэгээ энэ хоёр багштай бол би хэлээг байгаа. За тэгээ би одоохон дасгалжуулагч багш нартай микрофон өгч байгаа. За миний мэдж байгаагаар бол одоо цагаан өмсгөлтэй багш бол ганц цог гэж юм жижигцгийн багш байгаа. Тэгээд би багш орчуулга хийж байгаа багштай микрофон өгч байна. За Ууштараа багшид энэ микрофоныг өгчих тахв. Би YouTube ууштараа яриан дундорч орчлоо. Тэгээд Америкээс ирсэн профессор багшийн сургалтын дээр Монголынхон шилдэг тамирчдын энэ сургалтын дээр ирсэн Мегатлис Сөүлээс өчигдөр ирсэн Улаанбаатарт. Тэгээ одоо болохоор зэрэг та нарын сургалтын дундор гялс ороод би жоохон ингээд асуулт асууя гэж бодсон болох багшаа. She wanna do an interview with you just for like a YouTube her channel. Oh yeah, sure. Тэгээд та Монгол хүний онцлог чанарыг ярина юу гэж боддог вэ? Яагаад Монголд ирчвэ? What's so special about kids after you train a little bit? What do you can point out the pros and cons about I mean, not a lot of cons because they just started training, right? They're just blue belts, they're kids and stuff. But a lot of the pros are they're resilient, they're aggressive, they don't care, you know. So there's no fear. So that's awesome, you know. That's like really good. They're really hard to. Эдгээр та дөнгөж эхэлж суралцж байгаа болохоор нэг тийм мууз юу энэ төр бол одоо нэг одоохонд бол хийх болохгүй байна. Гэхдээ сайн чанаруудын хувьд бол маш юм resilient буюу гэдэг дайралцаатай, юунаас амар маш зоригтой, хурц байна гэж энэ манайхны. A lot of heart. Тэгээ маш зүрх зоригтой байна. Yeah. And they doing the techniques you teach. Тэгээд миний заасан техникүүдийг яг ингээд харагдаж байна гэж байна. Хариулж хийж байгаа. Yes, Coach Kenny, Professor Kenny. Миний заасан зүйл энэ угаасаа I learned from би энэ үнээс сурсан. So тэр болохоор өөрийнх нь өөр төр ингээд харагдаад байна гэж. So I just told her like you basically see yourself a little bit of your techniques because I learned from you. Right. But I'm just saying you. No. It's okay. Just tell her that I'm super proud of you because you're the one that created this. You know. Тэгээд надад амар багч чинь яг энэ их олон юм ингээ бүгдийг ингээд юу цуглуулад нэг групп болгоод ингээд ажиллаж байгаад маш багч байна. The goal right now is to like bring them to the States and obviously do tournaments out there and see like, you know, just expand and explore the world. Тэгээд би та нарыг experience the world different. Тэшээ ингээд хэлээд байна шүү дээ. Одоо чадвал ер нь аль болохоор Америк руу авчираад өшөө ингээд тархич ингээд дэлгэрүүлэх гэж байна л гэж байна. Манай охиныг ч гэсэн Сөүлээс оройдоо би очимоор. Okay. She says she even wanna join like her daughter to join the two. That's what she said. I mean, I always feel like jiu-jitsu is a great self-defense art, so good for women, men, anybody, older, younger. It's good for everybody. So жижигцүү бол шүү дээ угаасаа би хамгаалах хамгийн гоё урлаг ингээд тэр хүн болгон болно шүү дээ ингээд welcome юу нэ. За би тэгээд танилцуулган дээрээс бол профессор багшийн талаар тэр олон нөгөө нэг уралдаан тэмцээний амжилтуудыг нь харсан. Та нэг ингээд Монгол үзэгчд маань бас ингээд багшийг танилцуулаад хэлэх профессор багшийг. Okay, she was asking I have to introduce you all your accomplishments and etc. Like wanna
say it in the channel? in front of camera. Oh, okay. So my so- accomplishments, the biggest Yeah. ones. Yeah, you know, I'm gonna say it, and then I'm Oh, gonna okay. start asking you the holes. So this is in the Mana Baksh, Rene Lopez. When did you start? They also call me Arlo. the- Nickname Arlo. Tanner Arlo 702 Instagram not 702 гэж байгаа. Jiu-jitsu when did you start? I started 2000 September 2007. 2007 оны 9 сараас эхэлж хичээлж эхэлсэн манай багш бол бүсээ you got your black belt 2015 By Robert Drysdale. Robert Drysdale-с бүсээ авсан. Манай энэ багш болохоор Mikey Musumeci-гийн main training partner for like last сүүлийн 10 жилээр байна шүү дээ. Ер нь тийм байсан. Тэгээд энэ what your accomplishments are? I'm master world champion to 2022, and I pretty much medal all the big tournaments like Worlds 2021, Pan Am's 2018, Euros 2018, Nogi Worlds, two-time medalist. So those are the big ones. Ер нь энэ бол зүгээр саяны дурдсан бүх медалууд бол зөвхөн зүгээр том зүйлүүд нь тэрнээс гадна өчнөө жижиг өчнөө 100 жижиг юм авраг авсан. Одоо жишээлбэл хот болгоны Arizona Open, Salt Lake Open, Chicago Open etc. тийм хотууд байна шүү дээ. Even overseas өөр орнуудад гадаадд ч гэсэн зөндөө медаль авч ирсэн. Гэхдээ яг нөгөө том медалууд нь шүү дээ. Үндсэндээ саяны дурдсан зүйл. За. Thank you very much. Thank you. Одоо болохоор багшаа та өөрийгөө нэг ичлэгүүгээр танилцуулчихдаг уу? Би багштай болохоор нөгөө солонгос таарлцсан байхгүй юу? Хүүхдийнхаа тэмцээн дээр тэгээ багш надад өөрийгөө сайн ингээд дэлгэрэнгүй танилцуулж чадаагүй. Дэлгэрэнгүй танилцуулж өгөхгүй бүр Facebook хаягаа уртл надаас нуусан. Би болохоор зэрэг дэлхийн хошоо аврах үлзэн хоёр багш Facebook-ээс ганц багш Facebook хаяг хулгайгаар олж авсан. Тэгэхээр зэрэг та ичгүүгээр гоё өөрийгөө танилцуулчихдаг. Намайг бол Баянбаатарын ганцуу гэдэг. Би энэ хүний доор 2016 оны in October 10 сараас би хичээлж эхэлсэн. Тэгээд одоо ягаан бүстэй байгаа. COVID-ийн дараанаас би Монгол нүүж ирээд тэгээд энэ жижигцэг Монголын хүүхдэдэд танилцуулахыг оролдоод тэгээд одоо хүртэл ажиллаж явж байна. 2023 оны 9 сараас би жижигцэг Masters Mongolia гэх манай багшийн одоо салбар клуб ингээд энд нээж байгаа. Явандаа энэ headquarter-тай байнгын юм холбоотой байна. Солонгос ингээд ийм клуб нэг тийм зорилготой л одоогоор ажиллаж байна. За. Тэгвэл одоо тэгээд сөүл бас та нарын те ингээд танараас суралцж байгаа хүн байгаа гэдгийг бодоорой. Тэгээд манай охины нэрийг ихшиглэн гэдэг. За. Маргааш ирж бэлтгэлд оролцоорой. Яг цагтаа 10-аас тэгээд. Okay. So like all this interview is going to be watched in Seoul, Korea, especially Mongolian community in Seoul, Korea. So they be learn at least whatever they can from this training exercise. Awesome, yeah. Одоо би сүүлийн асуултыг асууя. Багшаас The last question. Энэ спортын төрлийг те ирээдүйг нь та юу гэж харж байна? She was asking, what do you see the sport is going to in the future in the next 5 to 10 years, let's say? With in the gi or just in general? Just in general. I mean, right now it's I feel like it's growing like really fast, really big, obviously in the States, and I feel all over the world. But for sure, mostly in the States, it's just growing just because of UFC. Not only that, but because a lot of like high celebrities like Elon Musk and Zuckerberg and other big celebrities like doing jiu-jitsu, and they're making it more mainstream. So I just feel like it's just getting bigger and bigger. I mean, obviously here now it's growing here in Mongolia and Asia. But back in the States, I know it's just there's like schools mostly every corner of the city now, all over the state. So I feel like it's just the next 10 years is just gonna blow up even more. Дараагийн одоо 5-аас 10 жилд бол энэ спорт бол маш амар хөгжин яваад одоо харж байгаад бол бүх энэ celebrities Elon Musk, Mark Zuckerberg энэ яаж байгаа маш олон Hollywood-ийн одоо хичээлж байгаа тийм болохоор одоо бол state амар том зүйл спорт одоо Гудамж болгоны буланд бол жижиг зүйн клубуд байгаа гэж байна. Гэхдээ одоо ийм зүйлүүдээс болоод байна шүү дээ.
дараагийн 5-10 жил өшөө амар том дэлбэрж хөгжнө гэж. Энэ спорт угаасаа UFC юунаас ихэлтэй хөгжсөн шүү дээ. Тийм болохоор тэгж ихэлсэн гэсэн ч гэсэн одоо өшөө улам өөр хөлбөрлөө шилжиж тэ спорт би зарим би хамгаалах хурлыг зарим болохоор одоо Аз Монголд болохоор шүү дээ мэдээж доогоо байгаа. Гэхдээ эхэлж байгаа учраас тэгэхээр өшөө илүү хөгжих боломжтой байна. Тэгэд танд болохоор би онцгой асуулт тавья гэж бодож байна. Та бол Монгол тамирчтай мэдж байгаа. Тэгээд яг Монгол хүний тэр цус ясан шингэсэн тэр эрч хүчинд энэ спорт одоо хэрхэн зохицож байгаа гэж харж байгаа бай таны хувьд. Үгүй Монгол хүн гэхээс илүү би болохоор Монгол хүн гэхээс илүү үзэн шүү дээ. Хүнийг яг ерөнхийд гэж боддог. Манайхан болохоор сайн тал мэдээж байгаа маш юм зүтгэлтэй follow юу амар сайн дагдаг тий. Тэрүүгээр бусдаасаа илүү онцлог баг. Гэхдээ би ялангуяа миний гал зорилго болохоор Америкийн одоо соёлыг ч юм уу эсвэл уур амьсгалыг одоо клубын уур амьсгалыг айлхаар Монголд авчруулах зорилготой болохоор хүмүүсийг энэ спортод дурлаасаа л гэжсэн ойлголт. Миний гол зорилго дурлаасаа л гэсэн зорилготой. Заавал энэ хүмүүсийг спортын атлетик тамирчид болохыг юу ч үсэхгүй байгаа. Тэгэхээр зүгээр дурлаад амьдралынхаа нэг хэсэг болгоод тэгээд цаашаа авч явсаа л. За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр энд байгаа хүн бүрт амжилт хүсье. Тэгээ би бас энэ өдөр ирсэнгээ бас манай Үлзий хоёр багш маань танилцуулж өгсөн. Та бүхэн бас биднийг гоё илгэмсгээр хүлээж авсан маш их баярлалаа. Амжилт хүсье. Thank you very much. She was saying like thanks for receiving us, and she was saying that very what do you call it? The hospitality is like awesome. She was saying. Yes, I love it too. Thank you so much. Yeah, thank you for Kenny for bringing me out and stuff, and sharing all the knowledge and training with everybody here too. It's been a pleasure too. Намайг авчирсанд баярлалаа гэсэн. Thank you, Kenny. Wow. All right. Nice. Okay, let's. Thank you. Bye. Би ингээ нуруугаар ингэ сонсож байна. Энд хэм хаж анжааг нөгөө таад байна. Айгуу гоё ярьдээ. Эдний хөө нөгөө нэг айгуу сэргэлэн багхгүй юу. Бидний сөөр таараад тэгээд аав нэгэд нэг юу ярьж байлаа тэгсэн чинь нөгөө аав нь өөрийнх нь талаар яриаг багхгүй. Тэгсэн чинь тэгэхэд Facebook live хийжсэн. Тэгсэн чинь айгуу хүн ааваа өөрийнх нь талаар яриач гээд айгуу гоё сэргэлэн гэж хэлдэг. Яг энэ мөчийг бас сүүлийн өндөрлөлийн хамгийн алтан мөчийг танд өгье. Энд маань маш их урам өгжсэн. Тэр үед тэгээ бас ганц баг шиг надад танилцуулж өгсөн. Тэгээд яг гоё одоо яг нэг өнөөдрийн сэтгэлийг өгч яг юу вэ та надад манай телевиз бас энд байгаа хүмүүс тандаад. За өнөөдөр наа мөхс гэдэг. За би энэ клубын болоод хамгийн Ахмад одоо тамирчин гэх юм уу? Хамгийн Ахмад тамирчин гэж хэлээ да. Тэгээд өнөөдөр болоод ингээ багшийн маань багш ирсэн байна. Тэгээ багш сайхан гоё өдөр байна. Дүүнэртэйгээ зүг. Тэгээ өөрөө бас ирээд бүр их уур амьсгалыг их сайхан болгож байна. Тэгээд ингээд дахиад одоо охиноо манай клуб бас хамтран хичээлүүлэх гэж байгаа юм байна. Тэгээд зөв клубыг сонгож байгаа юм байна. Тэгээд за манай клубыг болоод би ингээд дүүнэртэйгээ адилхан хүлээгээд авчин. Тэгээд ингээд бүгдээрэндээ дүүнэртэй одоо болох тэмцээнд нь амжилт хүсье. Би бас хүүгээ бүртгүүлсэн байгаа да. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Вау. Баярлалаа. За энд бол Улаанбаатар хот дахь Метал Монголиа жижиг клуб байна. Баярлалаа.